Сайн үзэгчдээ телевизийн ярилцах цаг үзэж та бүхэнд цаг үеийн асуудлаар шууд хүрч байна. Өнөөдрийн дугаарт Монгол Ардын Хувь Суралт намын дарга Инх баяр, за засгийн газрын гишүүн барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэнг, Монгол Улсын шадар сайд Оюнбаатар нар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нэг ноцтой мэдээлэл бол олон нийтэд илэрхсэн гэж бас хэлж болно. За учир нь Монгол Улсын засгийн газар одоо Эрдэнэт үйлдвэрийн Оросын улбаны улсын талын эзэмшдэг 49 3 дахь этгээдэд одоо зарсан ийм асуудал байгаа. Тэгэхээр засгийн газрын гишүүдээс эхлээд асууя. Энэ асуудлыг засгийн газар ер нь өмнө нэг хэлцэх асуудалтай оруулсан байсан юм болоо. За яагаад засгийн газар Оросын улбаны улсын эзэмшиж байгаа 49%-ийг 3 дахь этгээдэд зарах болсон юм бол? Тэгэхээр өмнөх засгийн газрын хуралдаанаар Оросын холбооны улсын Эрдэнэт үйлдвэрийн эзэмших 49%-ийг 3 дахь этгээдэд зарсантай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлээр оруулж ирсэн тухай мэдээллийг сонсоод би засгийн газрын хэрэг эрхлэх газарт нууцын ажилтнанд, мэрэгжилтэнд хандаж энэ талаар танилцъя гэдэг хүсэлтэй өгсөн. Өөрөөр хэлбэл засгийн газрын бүрийн эрхийн засгийн газрын гишүүнийхээ бүрийн эрхийн хүрээнд асуудлыг танилцах гэсэн боловч надад энэ материалыг танилцуулаагүй. За би ерөнхий сайд дээр орсон. Тухайн үед ороод энэ асуудал юу болоод байгаа юм бол гэж сонирхсон. Бас дээр нь бас эргэлзсэн. Яагаад эргэлзэх сэтгэл төрсөн бэ гэвэл нэгдүгээрт энэ одоо асуудал маань нууцын зэрэглэлээр орох шаардлага байгаа мөгүй юм уу? Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн эзэмшдэг энэ 49%-ийг өнөөдөр засгийн газар хоорондын гэрээний үндсэн дээр, гэрээний зарчим дээр тулгуурлаж аль нэгэн тал нь нэг талынхаа эзэмшиж байгаа хувийг өөрийнхөө эзэмшиж байгаа хувийг бусдад одоо зарахтай холбоотой асуудлаа эрхэж нөгөө талынхаа засгийн газар заавал мэдэгдэж тэдний санал хүсэлтийг авч явах ёстой. Тэгээд гэтэл өнөөдөр манай засгийн газраас энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм. Үнэхээр манай засгийн газар авахгүй гэсэн юм уугүй юу гэж тодруулах гэж орсон боловч харамсалтай надад энэ асуудлыг танилцуулаагүй. Би өөрт чинь битгий танилцуул гэж хэлсэн гэсэн учраас би уг асуудлыг танилцаж чадаагүй. Тухайн үед бас засгийн газрын гишүүнийхээ хувьд энэ Монгол улсын олон жил тийм ээ тэжээсээр ирсэн энэ ганц одоо сайлын үнэгээ бид нэр одоо гадны 3 дахь этгээдэд ямар үндэслэл шаардлага юугаар нөхцлөөр тавиад одоо өгчихсэн болоо гэдгийг мэдээж засгийн газрын гишүүнийхээ хувьд тодруулах нь зөв ясны хэрэг байх гэж бодож байна. Тухайн үед одоо буруу шийдвэр, хууль бус шийдвэр гаргасан бол энэний хариуцлагыг мэдээж үүрэлцэх одоо гишүүн нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ асуудлыг би тодруулах гээд үнэхээр энэ асуудал надад бол хариу өнөөдрийг хүртэл би бол үзээгүй. Гэсэн хэдий боловч өчигдөр одоо өнөөдрөөс энэ Оросын сайтууд дээрээс энэ асуудал нээлттэй ингэж одоо гарсан байна. Тэгэхээр заавал энэ нууцлалын зэрэглэлээр явуулах шаардлага нь юу байсан юм бол тэр 3 дахь этгээд нь хин юм бол гэдэг зөндөө олон асуултууд байсан. Тухайн үед бас ерөнхий сайдад хэлэхдээ наран цэцралт гэсэн ерөнхий сайдын үед бас энэ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал гарч ерөнхий сайд огцорч байсан. Энэ асуудалд та бас хууль ёсны дагуу асуудалд хандсан уу гэж хүртэл асууж байсан. Тэгэхээр яг энэ асуудлыг бол засгийн газрын гишүүдийн хувьд бол огт мэдээгүй юм зүйл байсан юм байна. За өнөөдөр бол яг энэ мэдээлэл гарсны дараа Монгол Ардын намын зүгээс бол мэдээлэл гарсан л да. Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг бусдад 3 дахь этгээдэд зарсан энэ асуудал бол байж болохгүй зүйл гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр Монгол Ардын Хувь Суралт намын зүгээс яг энэ асуудал дээр ямар байр суурьтай хандж байна. За та хоёрыг бол хэвлэл орол хийсний дараа Монгол Улсын ерөнхий сайд бас ярьж байсан л да. Худалдаа хөгжлийн банк 49% нь худалдаж авсан гэдэг ийм зүйлийг ярьсан. Тэгэхээр энэ асуудал дээр Монгол Ардын Хувь Суралт нам ямар байр суурьтай байна? За ингээд энэ завшаараа ажиллаад телевиз үзэж байгаа ард иргэдээ энэ үеийн мэндийг дэвшүүлж байна. За энэ бол дистралийн хувьд өнөөдөр миний ойлгож байгаагаар бол дараачийн байдлаар үйл явдал өрнжих шиг байна. За тэрний өмнө бас энэтэй холбоотой асуудал яригдсан талаар би нэг цугас дурдъя. За би засгийн газар дээр нууцын зэрэглэлээр Эрдэнэтийн Оросын талын хувийг зарж магадгүй гэсэн ийм сурч хэмээн дуудлаа гэж сонсоод тэгээд бид нууцын зэрэглэлтэй материалтай танилцаагүй учраас бол нарийн шийг мдээгүй. Тэгээд ажлын дараагийн холд энэ тухай хэлсэн. Өөрөө мэдж байгаа юу тийм сураг ажиг сонсох юм а гэж. Тэгээд энэ холд ажлын дарааг бол нэг тийм нарийн мэдээлэл хэлээгүй.
одоо мэдж байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг тиймэрхүү ойлгомжгүй байдалтайгаар хариулсан. Тэгтэн би зөвлөсөн. Энэ бол их ноцтой асуудлаа. Өөрөө санаж байгаа. Наадсалд ерөнхийдөө басны ерөнхийдөө ажиллаж явах үед энэ Оросын 49% асуудал бол Монголын улс төрд бол их томоохон маргааны дэгдээж тэрнээс сууж наадсалд ерөнхийдөө огцорж өснөг ч зөвхөн санаж байгаа хаа гэж. Ер нь Эрдэнэтэй холбоотой асуудлыг бол үнэхээр тиймэрхүү юм яригдж байгаа бол хоёр улсын засгийн газар хоорондын гэрээний дагуу эхлээд Оросын талд зарах ч байгаа бол Монголын засгийн газарт, Монголын талд зарах ч байгаа бол Оросын засгийн газарт энэ хувийг авах уу гэж санал аль биесээр тавих ёстой. Инх бол дараагчсан нэрээ тийм гэрээ ингэж байгаа гэж хэлж ирсэн. Хэрв одоо Монголын засгийн газар ямар нэгэн шалтгаанаар тэрийг авах уу гэж байр суурь илэрх юм бол энийг эхлээд их хурал дээр хэлцэж. Их хурал дээр танилцуулж, бүр танилцуулахдаа хамгийн нээлттэй байдлаар ард иргэдэд ойлгуулж үнэхээр авах ёстой бол авах ёстой. Авахгүй байх юм бол яагаад авахгүй вэ гэдгийг ард түмэндээ ойлгох байдлаар тайлбарлаж шийдэх ёстой шүү. Их хурал дээр энэ асуудлыг заавал хэлцэх ёстой. Тэр тусмаа энэ стратегийн урд Монголыг олон жил хооллож байгаа ийм том орд шүү. Бидний өвд эдсийн 20 дугаар зууны хамгийн том бүтээн байгуулалтын нэг шүү гэж хэлж байсан. Тэгэд бол энэ хурал дээр бол нэр их ноцтой асуудал байна. Их хурал дээр ярих ёстой юм шиг байна. Сайхан билег ерөнхийдөө хэлий. Ер нь сонгуулийн өмнө яарч одоо ийм асуудлыг ийм ноцтой асуудлыг яагаад хэлцэх гээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгэд би энэ асуудлыг сайн мэдэхгүй юм чинь энэ асуудал руу яригдж байгаа юм бол энэ хол дарганчсан арчсан медар бодлыг сайн мэдэхгүй юм шиг байна. Миний тавьсан салыг ч хүлээж аваад байгаа юм шиг байна гэж бодоод байж байтал энэ асуудал яваад байгаа юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгслэр ялангуяа улсын сайтуудаар мэдээлэл гарсан. Тэгэд манай засгийн газрын гишүүд байна. Энэтэй холбогдуулаад ерөөсөө одоо энэ чинь болохоо байлаа гэсэн байдлаар хэвлэлийн баг хурал хийсэн гэж би ойлгосон. Тэр үед би гадуур ажилтаа байгаад бол тэрийг сайн сонсч чадаагүй. Тэгтэл яарч сайхан бэлэг ерөнхий сайд сайхан мэдээ дуулж байгаа мэтэр энийг ийм мэдээлэл өгсөн. Тэгээ тэрний дараа ард намынхан маань ийм мэдээлэл гаргаж байгаа юм байна. Тэгэхээр бол бид энэ асуудлыг ардчлан мэрэгчүүдэд бол аль хэдийн нэшлээд анхааруулад явсан. Би энэ асуудлыг бол сайн мэднэ. Сайн мэднэ гэдэг утга нь бол Эрдэнэтийн асуудлыг яаж зохицуулах, ямар засгийн газрын хоорондын гэрээ байдгүй гэдгийг би сайн мэднэ гэдэг утгаараа ярьж байгаа юм. 2003 онд Оросын их хөрийн асуудлыг шийдэхэд Монголын тал 51% авч Оросын тал 49% аль биесээр авах бичиг баримтыг яг тэр Оросын их хөрийн асуудлыг шийдэх багц асуудалтай оруулж бид шийдэж ирсэн. Энэ бол одоо маш том амжилт гэж үзчихсэн. Эрдэнэтчүүд маань ч гэсэн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ч гэсэн маш их баярлж ирсэн. Эрдэнэт хотынх маань ч их баярлж ирсэн. Тэгээ өнөөдрийн энэ үйл явдлын өргөнлийг харж байхад бол энэ бол цэвэр луйвар. Энэ бол засгийн газрын хоорондын гэрээг зөрчсөн. Үнэхээр Оросын тал худалдах гэж байгаа бол Оросын тал худалдахыг бид бас өгөхгүй шүү дээ. Тэгэх юм бол засгийн газар дээр энийг яриад их хуралд оруулах хэрэгтэй. Их хуралд энэ асуудлыг бүр нээлттэй хэлцэх хэрэгтэй. Ард түмнээс бүр асуух хэрэгтэй. За нуугаад байна гэдэг чинь л цаанаа луйвар болж ийн гэсэн үг. Их хурал дээр оруулахгүй байна гэдэг чинь л цаанаа луйвар болж ийн гэсэн үг. Тэгээд энэ асуудалд ороход засгийн газар өөрөө байр суурь илэрхийлэх хэрэгтэй. Их хурлаас өгсөн чиглэлийн дагуу. Худалж авахгүй гэсэн нөхцөлд зөвхөн 3 дахь талд худалдах тухай асуудлыг ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ бол засгийн газрын гэрээг зөрчсөн, Монголын улс шийрэх хашийг зөрчсөн ийм босромог үйлдэлийг сайхан билег хийсэн байна. Тэгэхээр тухайн үед бол энэ хот даргуул энэ одоо сайхан билег иймэрхүү юм дураараа хийж байгаа. Тэгээ энэ арчсан нэр хүндэж гэсэн айгүй бол сонгуулийн үед бол муугар нөлөөж магадгүй гэсэн байр суурь илэрхийлж ирсэн үг биес сайн санаж байна. Тэгэхээр сайхан билег бол одоо энэ шуналдаа хөдлөгдөж энэ сонгуулийн өмнө завсралж байгаа энэ хоногт багтааж ийм лөвөр хийж байгаа нь бол энэ бол ерөөсөө цэвэр даалгавраар хийж байгаа. Ингээд худалдаа хөгжлийн банкийг авч байгаа тухай мэдээлэл байна. Оросын хэвлэл мэдээлэлээр гарсан байна. Энэ бол нууц асуудал биш юм байна. Тэр дөрөв Оросууд ингээд энэ мэдээлэлээ гаргачлаа шүү дээ. Сайхан билег өөрийн нэг мэдэгдчихлээ. Хин худалж авч байгаа тухай ингээд ярьчлаа. Тэгэхээр бол энэ бол одоо цэвэр лувер болж байна. Ингээд нэг компани мэдэлд Эрдэнэт тод бүхэлдээ бараг очиж байгаа юм шиг болж байна. Миний өнөөдөр сонсноор бол улсын их хурлын гишүүн Баасгүй маань бас Эрдэнэтэд нэр дэвшиж байгаа. Санаа зовоод ярьж байна. Эрдэнэтийн үйлдвэрийн хүмүүс шоконд орсон байна гэж. Сэтгэл санааны маш их сонин хүнд байдалд орсон байна.
Ард иргэдтэй нууцуд бол ард иргэд маань ч гэсэн маш их дурггүй байна. Яагаад одоо бидний арга хударга ийм хачин асуудлыг энэ засгийн газрын сайхан билэг шийдэт байгаа юм бэ гэж ингэж ярьж байна. Тэгэхээр одоо энэ асуудал дээр бол цэвэр хуулийн дагуу ажиллах хэрэгтэй. Хууль зөрчсөн байвал энийг тасн зогсоох хэрэгтэй. Монголын засгийн газар авч болноо. Тэгвэл бид хоёр гараа өргөөд дэмжих байна. Сайхан билгээ чи үнэхээр мундаг байна гэж. Тэгтэл сайхан билэг өөрөө улаан цан хууль зөрчөөд хувийн хүмүүсэд нууцаар ингэж зарж байгаа нь их хурал дээр хилцхийн оронд нууж ил тод хилцхийн оронд нууцлын зэрэгтэйгээр засгийн газарт оруулж засгийн газрын гишүүн нь өөрөө энэтэй танилцъя гэхдээ чамд би танилцуулахгүй гэж хэлж ингэж хийж ин гэдгийг цаанууд жинхэнэ одоо ловер булхаа явж байна гэж. Бид энэ ловер булхааг илрүүлэхээр зарим ардын намын нөхдүүд маань бидний ловрыг илрүүлээ та нар ардчилсан намтай нийллээ гэж ингэж харддаг. Ард замын ловер булхаа гэх юм одоо энэ сайхан билгийн ловер булхааг илрүүлэхдээ та нар ардын намтай хардлаа гэж боддог. Бид аль нэгэн одоо намын талд орж байгаа юм ерөөсөө биш. Эсвэл аль нэгэн намын эсрэг ерөөсөө байгаа юм биш. Бид альва буруу үйлдэл хийж байгааг л эсрэг. За энэ мэдээллийг манай Баяншланг сайд, Оюнбатар шадар сайд нар цолмон сайдад байж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсээр дамжуулсны дараа бол над руу шууд элбэдэржин зүгээс сайхан билгийн зүгээс занал хийд ирсэн. Би ихлэд гайхшиг. Ягаад занал хийд гэсэн чинь манайхан хэвлэлийн баг хурал хийцсэн юм бэ. Тэгэхээр би одоо тэг занал хийж байгаа элбэдэрж сайхан билгэд хандж хэлж байна. Та нар зан хийлээд намайг зогсоохгүй. Харин зүгээр байжсэн чинь мэдэхгүй байжсэн чинь намайг ингэж занал хийж ингэж байгаа бол та нараас ерөөсөө өчүүхэнж айж байгаа юм алга. Ингэж занал хийж орон шоронд оруулна шүү, хогчин шүү гэх зэрэгээр их занал хийж. Одоо тэр айдаг цаг өнгөрсөө. Би урд нь чайж байгааг одоо ч байгаагүй. Манай гэр бүлээр барьцаалж, өр хүүхдээр барьцаалж, намаар барьцаалж, намын нөхдүүдээр барьцаалж занал хийж. Та нар харин ингэж занал хийж байгаа оронд бол энэ хууль бус үйл ажиллагаа тасн зогсоо. Энэ худалдаа хөгжлийн банкыг нэг авчих гэж байна. Худалдаа хөгжлийн банк бол цэвэр элбэдэржи өөрийнх нь банк. Энийг бүгдээрээ мэднэ шүү дээ. Элбэдэржийг спонсорлдог банк, элбэдэржи энэ худалдаа хөгжлийн банкд ашигтай шийдвэр гаргадаг банк. Гэтэл энэ зөвхөн элбэдэржинч банк биш. Энэ бол арчилс нам, ардын намын нөлөө бүхий хүмүүс цаанд байгаа банк. Би энийг сайн мэднэ. Энийг ч гэсэн би одоо албан ёсоор ард түмэндээ мэдэгдчихье. Тийм учраас энэ сайхан билэг бол хүн хадын энэ цаана хөөцөлж байгаа гэдэг чинь энэ худалдаа хөгжлийн банкнд хууль зөрчиж энэ Эрдэнэт хотыг шахуу, Эрдэнэт төлөвлөрийг Монголын стратегийн орд аюулгүй байдалтай холбоотой ордыг авч явах талаар улаарч байгаа юм байна гэж. За банк бол ерөөсөө ийм том өмчийг авч болохгүй. Банк бол яг барьцаал зээл болгох. Яг бол банк бол өөрөө хадран эзэмшлийн хөрөнгөн дээр тогтож үйл ажиллагаа явуулж байгаа банк. Тэгэхээр тэдний өмчийг ийм эрсдэлтэй ийм төслөөр орох ёсгүй. Тэгэхээр банк өөрөө хуулиараач тэр дүрмээрч тэр өөрийнхөө дүрмийн сантай тодорхой хэмжээр харьцааны хэмжээнд л ямар нэгэн одоо объектыг худалдаж авах тухайн асуудлыг шийддэг болохоос биш өөрийнх нь дүрмийн сангийн бүр хэд дахин даваад нугалчихсан. Одоо үнэн бол тэр Оросын сайд дээр гарсан мөрөө 450-аас 500 сая доллараар зарагдаж байгаа юм шиг байна гэж. Тэгээ энэ бол давхар ус Монороос тэтмийн 49% нь явж байгаа. Тэгэхээр бол банк бол энэ хууль бус үйл ажиллагаанд бас өөрөө орж болохгүй. Энэ хууль зөрчил чинь банк өөрөө худалдаж авна гэдэг чинь. Тэгэхээр энэ бүр бүх шатандаа хууль зөрчсөн ажил. Тэгээ би дахин хэлий ард иргэдэн маань ч гэсэн ойлгох бах. Үнэхээр Эрдэнэтийг засгийн газар авах юм бол бид өнөөдөр сайхан билийг бүгдээрээ дэмжих ёстой. Засгийн газар аваагүй нөхцөлд бол энэ бол жинхэнэ луйвэрчин байна гэж бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Тэгээ луйвэрчин гэдэг өнөөдөр сайхан билийг өөрөө хэвлэлийн баг хурал хийгээд албан ёсоор зарлчлаа. Сайхан мэдээ гэдэг нь сайхан бэлэгт сайхан мэдээ. Монголын ард түмэнд бол туйлын хар эмгэнэлтэй мэдээ. Ингэж Монгол улс цөөхөн хідэн олигархуудын гарт орж тэдний дохио зангаагаар амьдардаг. Далсан газар нь далд ордог, далаасан газар нь далд ордог, далсан газар нь ил гардаг. Энийг ард түмэнд үннийг нь хэлсэн хүмүүсийг айлгадаг. Орон шоронд хийн шүү, амь насны чинь халдан шүү, гэр бүл рүү чинь дайны шүү гэдэг ийм улс төр өнөөдөр явагдаж байна. Энэ элбэдэржин тогтоосон түүний толгоогүй хүүхэлдэй болсон сайхан билгийн тогтоосон улс төрийг одоо халах цаг нь болж байгаа монголчууд. Энэ 6 сарын 29 одоо энэ бүхнийг л халаасаа л гэж бодож байна. Би бас сонгуулийн тухай ярмааргүй ардын нам ч гэсэн одоо энэ сонгуулийн өмнөх өдөр ийм юм хийж байгааг тасдан зогсоох ёстой гэж хэлж байна. Энэ дээр бид ардын намтай бол харин санал нийлж байна.
Оросын талын 49% монголчууд за худалдаа хөгжлийн банк авлаа. Яагаад заавал худалдаа хөгжлийн банк гэж Монголын төр өөрөө яагаад худалдаж авч болоогүй мэ гэдэг ийм асуудал бас яригадаад байна л да. Тэгэхээр хууль яг эрхтүүд талаас бид нар яриад шүү дээ. Хууль эрхтүүд талаас засгийн газар авах хэрэгтэй. Худалдаа хөгжлийн банк аавны гэдэг чинь хууль зөрчиж байна. Тэгж ярьж байгаа бол Монголын бүх компаниудад тендер зарлах хэрэгтэй. Оросын тал 49% саналаа хувиа өгөх гэж байгаа юм байна. Монголын засгийн газар ямар нэгэн шалтгаанаар авахгүй гэж байгаа. Тэгвэл Монголын ямар компани авах юм бэ гэдгийг эхлээд Монголын компаниуд дотроо уралдуулах хэрэгтэй. Тэгээ хамгийн цэвэрхэн офшор дансгүй ямар нэгэн одоо улс төрийн хүмүүсийг карман дээр хийгээгүй эсвэл улс төрчдийн карманд ороогүй тийм компани бас гарч иж болно шүү дээ. Тэгтэл тэгээгүйгээр ийм одоо худалдаа хөгжлийн банкнд шууд ингэж тулгын өгч байгаа. За худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшлийн талаар бол дандаа одоо эргэж зэт ийм офшор компаниуд цаана байгаад. Тухайлбал худалдаа хөгжлийн банк нийт хувьцааны 65.83%-ийг Global Investment and Development SCA гэдэг одоо офшор компани эзэмшдэг. 732%-ийг Америкийн US Global Investment гэсэн компани эзэмшдэг. 19.95%-ийг United Banking Corporation гэж олон улсын байгууллага эзэмшдэг. 478%-ийг GS Mongolia Investments Limited гэж Goldman Sachs эзэмшдэг. Гадаадын олон улсын одоо банк санхүүгийн байгууллага 212%-ийг банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг. За эндээс харах юм бол ер нь Монголын юм энд байгаа мó гэж эргэлдэж байна. Гэхдээ яг офшор дансаар дамжуул монголчууд нөгөө эндээс нуугдуулж гаргасан хүмүүгээ тийм нуусан байж магадгүй л дээ. Тэр утгаараа бол энэ гадаад нэрүүдийн цаана бол монголчууд байж магадгүй. Гэхдээ ямар ч хэлсэн энэ бол хууль зөрчсөн үйл ажиллагаа. Энэний одоо төлөөлөл өгөх зөвлөлийн дарга нь одоо Эрдэнэ бүлэг буюу одоо бид бол мэднэ л дээ сахал Эрдэнэ бүлэг гэж эрэлбэгдэрж байна. Бүр дотны тэмхэн дарга юм байна. За тэгээд бусад хүмүүсийн тэр гадаадын Копа гэж орлогч дарга буюу одоо гүйцэтгэх захирал магаарын ажилтг юм байна. Энэ мэтэр бол ерөөсөө энэ бол цэвэр лувраа. Ийм одоо луврыг ард түмэд дэндүү басамжиж хийж байна. Хамтран ажиллаж байгаа засгийн газрын гишүүдээс нууж хийж байна. Нуух юм муу юм биш л байсан бол юунаас нуугаад байгаа юм бэ? Ард түмэд энийг хэлцүүлж хэлдэг. Тэр 450-аас 500 сая долларыг хаанаас оруулж иж байгаа юм чи бас баггүй мөнгө шүү дээ. 450-аас 500 сая долларыг хэн юм горж иж байгаа. Ямар гадаадын улс орны мөнгө орж иж байгаа. Хэн цаана нуугдаад байгаа юм. Энэ бүхнийг ч гэсэн одоо бид ил тод мэдэх ёстой юм аа. Би ерөнхий сайдад бас хэлсэн л дээ. Стратегийн 15 ордын нэгд тооцогддог энэ том одоо Монгол улсыг тэжээж яваа энэ эрдэнэ төлөвлөрийн асуудлыг бид нар их хурлаараа яагаад хэлэлцэж болдгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яагаад хэлэлцэж болдгүй. Бид өнөөдөр яагаад төр нь өөрөө авч болдгүй. Төр авахгүй гэдгээ, засгийн газар авахгүй гэдгээ яаж та нар мэдгцэн. Хэрвээ үнэхээр бид авахгүй гэж шийдсэн бол нээлттэй те энэ компаниудынхаа дунд нээлттэй сонгон шалгаруулалт тендер зарлаад явуулж болоогүй мүү гэж ингэж асуусан. Зөвхөн тухайн үед мэдээлэл бага байсан учраас Монголын төр буюу Монголын засгийн газар авах ёстой л гэдэг ийм зарчмын байр суурийг ярьсан. Мөн дээр нь хоёр улсын хооронд засгийн газар хоорондын гэрээний зарчим дээр энэ асуудал явах ёстой шүү, хуулийн өрөөнд явах ёстой шүү гэдэг асуудал яригдсан. Тэгээ өнөөдөр ерөнхий сайд сайхан бэлэг одоо мэдээлэл бол нууцлах шаардлагагүй юмыг яагаад нууцлсан тийм ээ? Сайхан мэдээ байсан бол алерт зарлахгүй яасан. Яагаад бид нарыг одоо ингээд энэ асуудал Монголын ард иргэдээс нууцлах ёсгүй юм байгаамаа. Энийг нээлттэй болгож өгөөч. Та нар иргэд маань анхаараач. Хэвлэл мэдээллийн байгууллагынхаа анхаараач. Бид нар үнэхээр энэн дээр одоо эргэлзэж байна. Бид сэжиглэж байна гэж хэлсний дараа өнөөдөр сайхан мэдээ гэж ингэж гаргаж ирж байгаа юм тий. Хэрвээ ил болоогүй байсан бол яах вэсэн? Нуугаад л энэ одоо бүх асуудал дараа нь хизээ нэгэн цагт одоо алдагдсны дараа одоо ил болох нь шүү дээ. Ер нь бол Эрдэнэ төлөвлөрийн жилийн борлуулалтын орлого 600 сая доллар. Тэгэхэд өнөөдөр 500 хүрэхгүй үгүйтэй одоо энэ сая доллараар бид нар худалдсан байгаа хгүй. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр худалдсан нь бол тодорхойгүй. Өнөөдөр Оросын сайт дээр гарсан дээр 500 гаруй хүрэхгүй одоо ийм сая доллараар л одоо зарна гэсэн ийм зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр Эрдэнэ төлөвлөрийн 49%-ыг хувийн компани авснараа Эрдэнэ төлөвлөрт ямар эрсдэл үүсэх вэ? Харин хэлж штэ нэгдүгээр ард түмэнд засгийн газар ер нь бол тооцоо судалгааны асуудал дээр нэгдүгээр засгийн газар авах хэрэгтэй. Манай нам одоо манай байр суурь энийг бол засгийн газар авах хэрэгтэй. Төрд авч Монгол улс 100% өөрөө Эрдэнэтийг өмчлөх хэрэгтэй. Хоёрдугаар энэ ажлыг хийхэд бол их хурлаар хэлцэх хэрэгтэй. Засгийн газар Оросууд тэгж зарж байгаа бол засгийн газар энэ
байсураа Оросын талд илэрхийлэх ёстой. 3 дугаар. Энийг бол өөрсдийнхөө хадгаламж эзэмшдийнхээ мөнгөөр амьдарч байгаа банк тэднийг эрсдэлд оруулж өөрөө ийм үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой. Тийм учраас энийг хийж болохгүй. Дөрөвдүгээр бүр ийм шатандаа тулахаар засгийн газар одоо шийдэж байгаа бол энийг зөвхөн их хурл шийдэж засгийн газар дээр их хурлын тогтоол бодлогын дагуу шийдэх ёстой. Тэгэх юм бол бас зөвхөн худалдаа хөгжлийн банкыг сонголгүйгээр ерөөсөө Монголын компаниуд дунд энийг ил тод зарлж ийж ард түмэндээ ойлгуулж ийж хийх ёстой. Эрдэнчүүд маань тэнд эрдэнэ үйлдвэрийн төлөө энэ эрдэнэ үйлдвэрээс тижээгдэж амьдардаг улсууд. Тэгээ одоо нэг хувийн компани мэдл бүхэлд нь хот очихоор болж ийн гэдэг нь өөрөө ажлаасаа ботсон үндэсний аюулгүй байдалч тэр. Тэгээ тэр хувийн компани одоо энэ гадаад байгаа офшор тэр хувьцаа эзэмшдийнхэн бүтцээс харах юм бол энд ер нь Монгол хүн байгаа мó гэдэг нь мэддэхгүй шүү дээ. Монголчууд авж байгаа гэж ярьж байгаа бол яг одоо энэ уншаад үзвэл дандаа Global Investment and Development SCA-г нь US Global Investment LLC-г нь United Banking Corporation LLC-г нь Goldman Sachs-г нь 212% Монголын худалдаа хөгжлийн банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг гэж байна. Энэ бол угаасаа ерөөсөө болохгүй асуудал юм аа. Тийм учраас энэ цаана бол одоо энэ цагийн бэлэг илбэрэж нарийн аж төрхөл байна. За ардын намаас энэ бадамжна цаана байдгийг бол би сайн мэднэ. Ийм одоо үнэхээр энэ Монголын энэ бизнес нь улс төртэй харилцааны олигархуудын энэ тогтолцоо өнөх ялзарч бүр даварч тэрийн тэгээд одоо их хурланч мэддэг, их хурлын дарганч мэддэггүй, мэдүүлдэгчгүй. Энд хамтран ажиллаж байгаа засгийн газар нь мэддэггүй, мэдүүлдэгчгүй. Ийм байдлаар одоо энэ асуудлыг шийдэж байгаа бол үнэхээр одоо зарчмын хувьд маш буруу асуудал. Ингээд ардын нам харин энэ дээр шууд юм шуурхай ажиллаж энийг таслан зогсоохыг шаардж байгааг бол бид дэмжиж байна. Манай намын байсвар бас яг ийм байгаа. Харин иймэрхүү байдлын одоо зөв байсварыг баримтлах юм бол бид альч намтай хамтран ажиллах бэлэн байна. За бусад намууд ч гэсэн энэ дээр бол туйлын зарчмын байсвар илэрхийлэх байхаа гэж бодож байна. Эрдэнтчүүд одоо өөртөө ийм балаа завхрал болж байгааг юу гэж үзэж байгаа гэдэг эрдэнтчүүдийн дуу хоолой хамгийн чанга байх хэрэгтэй. Эрдэнтээс нэр дэвшиж байгаа тэр хүмүүсүүд одоо эрдэнтийнхээ их ашигын талаар хамгаалах хэрэгтэй. Тэр ардын нам нь арчсан нам нь хойсол нам нь байна хамаагүй. Одоо тэд нар яаж дуу хоолойгоо дуурах юм. Эрдэнтчүүдийн төлөө зүтгэх гэж тэнд очиад байж байгаа улсууд яах юм гэдгийг харъя. Энд бол ардын намын одоо мэдгдэлд бол маргааш улсын хурлын сонгуулийн санал хураад явах гэж байгаа нэгжтэй мөчөд гэж хэлсэн байна. Өөрийн ирэхгүй энэ одоо нөгөө чон бороноор хичээр сонгуул болох шиг өдөр өмнө ийм зүйл яригдж байгаа нь бол туйлын харамсалтай байна. Одоо энийг бол тасан зогсоох ёстой. Энэ үйлдэл одоо энэ гэмт үйлдэл бол одоохондоо эцэслэн шийдэгдээгүй байгаа байх гэж найдаж байна. Оросын нөхдүүд маань энийг ойлгох бах. Тэр 400-500 сая долларын тийм л одоо Оросууд тийм их үнээр тохирсон бол Монголын төр засаг гарах бүрэн чадaltaй хэдэн луурчид энийг ингэж хаанаас орж ирсэн мэддэхгүй мөнгөөр ингэж авчгаад тэгээд эргээд тэр мөнгөний цаанаас нь өгч байгаа улсууд энэ эрдэнтээр барьцаалвал яах юм? Үндэсний аюулгүй байдлын чинь ноцтой хохирол учруулах юм биш үү гэж бодож байна. Тэгээд нэмээд нэг хэлэхэд ер нь бол энэ 49% холбоотой Монголын одоо ард иргэдэд бол ямар ч ашиг байхгүй. Энэ бол цэвэр одоо олигарх бизнесийн бүлэглэлийн одоо эрх ашиг хангагдсан энэ гадныханд очиж байгаа үйлдэл. Энэ бусармаг үйлдэл байхгүй юу? Энэ хууль бус үйлдэл. Бид нар ер нь өнөөдрийг хүртэл засгийн газрыг доктортой байлгах үүднээс хамтарч ажилласан. Доктортой байлгана гэдэг маань бид нар өнөөдөр хууль бус үйлдэлийн одоо өөгшүүл гэсэн үг ерөөсөө биш. Өнөөдрийг хүртэл хууль бус үйлдэлийн бид нар тасн зогсоох тал дээр үзэл бодол илэрхийлээд чуулган дээр засгийн газрын хуралдаан дээр яриад явж байсан. Түүнээс биш одоо бид нар энэ хууль бус үйлдлийн хизээч даахгүй, цаашаач даахгүй. Энийг олон нийтэд ил болгох ёстой. Бид ил болгохгүй бол өөр хэн ч ил болохгүй юм байна. Энэний төлөө эрсдэл бидэнд ирэх бах. Тэрнээс бол айх юм алах. Эрдэнэт үйлдвэр бол Монгол улсын төсвийн 50-аас дээш хувь бүрдүүлдэг ийм том сайлан үнэ л дээ. Тэгэхээр яг төсвийнхаа 50% бол 50 туучлаа гэдэг ийм асуудал ярьж байна. Тэгэхээр энэ одоо асуудлыг юу яаж таслан тогсоох вэ? Цаашид Монгол улсын эдийн засгийн хувьд, төсвийн хувьд юу яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал тулгараад. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол ер нь манай төсвийг үндсэнд нь дааж авч явдаг ийм одоо хамгийн гол уул уурхай үйлдвэрлэл шүү дээ. Ер нь 90-ад оноос хойш Эрдэнэтээр бид төвлөрч Монгол улсын эдийн засаг, Монгол улсын төсвийн одоо
талаас чөлөө хувь нь явж ирсэн. Одоо бол яг улуурхайн үйлдвэр баримтлаар нэмэгдснээр жаахан хувь нь бол буурсан. Яг Эрдэнэ төлөвлөрийн одоо баялагын хэмжээ гэвэл 6 сая тонн зэс 170 мянган тонн молибден байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудал 6 сарын 16-нд байх засгийн газрын хуралдаанд нууцын зэрэгэлтэд орж ирсэн. За Монголын талд авч байгаа бол авах нь бол зөв асуудал. Гэхдээ хэн авч вэ? Засгийн газар яагаад энийг авдаггүй юм? Хоёрдугаарт энэ хоёр улсын хоорондын гэрээ, олон улсын гэрээ учраас зайлшгүй улсыг хурлаар хилцэх ёстой гэдэг ийм асуудал засгийн газрын хуралдаан дээр ярьсан, миний би ярьсан, их сайхан сайд ярьсан. За энийг бол судалгааны шинж чанартай байгаамаа гэж хэлжихэд өнөөдөр бол одоо шууд энэ асуудал шийдэгдсэн. Дуусгар болсноор ярьж байна шүү дээ. Ерөнхий сайд одоо мэдээлэл хийж байна. Тэгэхээр бидэнд одоо засгийн газрын гишүүдтэй энэ асуудлаар буюу дутуу мэдээллийг өгсөн байна гэж бид үзэж байна. Ер нь ийм байдлаар засгийн газар энэ шилжилтийн үед гэх юм уу засгийн газрын хугацаа дуусч байгаа үед ёс бус юм оруулж ирж байгааг бид одоо шөмжилж байгаа. Өнөөдөр ч гэсэн засгийн газрын хуралдаанд ностой асуудал маргаан гарсан. Энэ асуудлаар бол би бас жижигхэн гэж бодохгүй байна. Монгол улсын засгийн газар одоо Улаанбаатар өндөр хааны замын 100 км замд 7 тэрбум төгрөгийн засварын ажлыг тодорхойгүй компанид ямар ч тендергүүгээр шууд гэрээ хийж өгөх ийм одоо тогтоол оруулж ирсэн. Энэ бол нөгөө тендерийн тухай хууль засгийн газрын өөрийнх нь гаргасан 68 тоот тендер зохион байгуулах тухай тогтоолыг зөрчиж байгаа. Гэд хууль гэдэг маань өөрөө засгийн газар мөрддөг, энийг үл тоомсруулдаг, уландаа гიშгдэг. Ялангуяа энэ сонгуулийн үед, энэ шилжилтийн үед ийм зарчимгүй асуудал гарч байгааг бол Монгол Ардын хувьсгалт намаас засгийн газар сууж байгаа хүмүүс одоо эсэргүүцэж байгаа. Эсэргүүцлийн үед байр суурь өнөөдөр хилийн байгуурлаар илэрхийлсэн. Гэхдээ би зөвхөн засгийн газрын асуудал ярьж байгаа гэдгийг бас онцлог нэмэлт хүсэж байна. Энд дээр нэмэт нэг зүйл хэлэхэд сайхан мэдлэг ерөнхий сайд бол энэ бас сонгуулийн шоу хийлээ, сайхан мэдээ дуулгаж байна бид нар. Харин одоо бүрсэлдэгч нар маань ч юм уу те сонгуулийн шоу хийж гэнэ гэж үзэж байгаа. Лойраас сонгуулийн шоугаар дардггүй байхгүй. Энийг өөр тийш нь эргүүлэх чадахгүй. Монголын ард түмэн бас тэнэг вшээ. Тийм үстэй. Өнөөдрийн хүртэл энэ эрдэнэт үйлдвэрийг дагсан энэ олон тендертэй холбоотой асуудал хэний гараар дамжсан? Эдний гараар, энэ олигархуудын гараар, энэ улс төр бизнесийн энэ одоо бүлэглэлийн гараар дамжиж явсан. Энэ манангийн гараар дамжиж явсан байхгүй. Тэгээ өнөөдөр үүнийг цайруулах гэж бид одоо сайхан мэдээ гаргаж яхад нөгөө одоо сонгуулийн шоу хийж гэнэ гэж ингэж ярьж байна. Би бол энд бол маш их харамсаж байна. Тэгэхээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөх хүртлийн асуудлыг бол хууль бус зүйлийг бол хийлээ гэж засгийн газар ийм шийдвэр гаргалаа гэж ярьж байна. Тэгэхээр энэ асуудлыг ер нь одоо яаж таслан зогсоох вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй байна. Яаралтай энэ шийдвэрийг цуслах хэрэгтэй. Их хурал дээр шууд хэлцэх хэрэгтэй. Их хурал дээр хэлцээ засгийн газар авах ёстой гэсэн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Шаардлагатай аюулгүй байдлын зөвлөм дээр ийм бодлогын зөвлөмж гаргаж их хурал дээрээ энэ чиглэлийн дагуу хэлцэж шийдвэрлэх ёстой. Гэтэ харамсалтай аюулгүй байдлын зөвлөлийг хэн толгойж өгөө? Худалдаа хөгжлийн банкны ашиг сонирхлыг илэрхийлж хүн толгойж байгаа учраас аюулгүй байдлын зөвлөл ийм зөв зүйтэй Монголын ард түмэнд аюулгүй байдалд нааштай шийдвэр гаргахад би гаргаж чадна гэдэгт би эргэлзэж байна. Гэхдээ их хурал ус эрх хүчний олон намын төлөөлөл байгаа учраас энэ асуудал дээр зарчмын байр сууриа нeenүүгөө хэлцэж ард түмнээс нуулгүй харин бүр дэлгэж байгаад хэлцэхэд бол эрх хүчнийг энэ зөв тийшээ шийдвэр гаргах магадлал байж магадгүй. Ард түмэн дарга нь өөрөө энэ асуудлыг мэдээгүй байсан. Зарим гишүүд нь айгүй мэдээгүй л байгаа. Зөвхөн засгийн газрын гишүүд нь бол мэдж байгаа юм шиг байна. Ардын намынхан бол бас мэдээгүй байсан байх гэж ойлгож байна. Яг ардын намын ганц хоёр хүн худалдаа хөгжлийн банктай холбоотой гэдэг бид түр хэлсэн. Гэхдээ тэд нар бол мэдээж хэрэг энэ ард нугатаад ил гарахгүй л байгаа хэлтэй. Тэр би бол одоо иймэрхүү байдлаар энэ аюулгүй байдалтай холбоотой ноцтой том асуудлыг бол бид шийдэж энэ буруу шийдвэрийг бол засан залруулах хэрэгтэй. Энэ буруу шийдвэр бол ингээд гаснараа тэгээд хинч араас нь хөөцөлдөж засах залруулах болцоогүй болно гэж ерөөсөө тэгж гинэн бодож болохгүй. Сайхан билег үл яхад тэгж бодож байгаа шиг байна. Хугацаа хожих гэж улаан цаймаар уралдаж шат шатанда худлаа хэлж засгийн газрын гишүүдэд хуурч мэхэлж ийм ажлыг хийж байгаа юм байна. Энэ бол алхам тутамдаа хууль зөрчдөг. Намаа хүртэл хууль зөрчөө сонгуульд оролцуулаагүй. Тийм учраас бол энэ хууль зөрчөө хүнийг л энэ алдаагийн засварлах талаар улсын их хурал санаачлаг гаргах бах. Тэгээд одоо их хурлын хаалтын хуралдаа болохыг хүсэн. Тэгэхээр тэр хаалтын хуралдаа хийхдээ
Монголын төрөл нэг одоо зөв зүйтэй шийдвэр гаргаад их хурл өөрийнхөө бүрийн эрхийг дуусгах хэрэгтэй. Энэ бол Эрдэнэтийн асуудлыг яралдавч хэлцэж тэгээд энэ засгийн газрын буруу шийдвэрийг зогсоох, засах ёстой гэсэн үүрэг даалгаврыг сайхан бэлгэд өгөх ёстой. Би тэгээд сүүлд нь зориуд одоо илбэд барьж мөн одоо түүний гар хөл болсон сайхан бэлгийг Бадамжина нарын хүмүүст тэдгээрийн хууль хяналтын байгууллагад тавьсан хүмүүст хандаад хэлж та нар Монгол Ардын Хувьсгал намыг яаж чавчаад энэ нам байдгаараа байна. Байсаач ирсэн байна. Энэ хоёрт энэ хоёргүй байна. Энэ хоёрыг яаж дарамтлаад гэр бүлийг нь яаж дарамтлаад бид айхгүй. Та нар шударгаар үзээд ард түмнэрээ хагалвал түүнээс ийм ухаан байдлаар хүний хэлмэд үйж ингэж яваад явдээ ганц хоёр хүний манивт амнаас нь төрлөө. Тэгээд асуудлыг шийдлээ гэж бодож байгаа бол тийм гин битээ бай. Ард түмэр энийг хизээч мартахгүй. Та нарыг ард түмэн уучлахгүй. Би та нарыг хань уучлна. Ард түмэн харин та нарыг уучлахгүй шүү гэдэг би хариуцлагаар хэлж. Танаас айж байгаа нэг ч монгол хүн байхгүй. Өнөөдөр яг дарамтлаад хүмүүс жоохон дууга хураачд байж байгаа баг. Мань мэдэн Монгол улсын иргэд байсан учраас айхгүй үлгэрийг бусд үзүүлэл тэмцэхгүй бол бусд хүмүүс л яг дууга хураачд та бүхнийг энэ албан тушаалаас зайлахыг нь хүлээж байгаа. Та нар мөнх энэ албан тушаалд байхгүй шүү гэдгийг бас ард түмний өмнөөс анхааруул хэлье. Тэгэхээр эрх барьж байгаа одоо эрх баригчид нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн нийт эрх ашигыг үгүй хэлсэн ийм шийдвэр гаргаж яхад өнөөдөр одоо иргэд бас хүнд итгэж яаж амьдрах вэ гэдэг асуудал гарна л да. Тэгэхээр усынхаа төсвийн 50%-ыг одоо бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийг бол ингээд одоо луйвертах нь дампууруулах нь гэдэг асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр та бүхэн ямар байр суурь төрүүлэх вэ? Одоо иргэд маань одоо яхав тэгэл энэ үннийг л ярьж байгаа. Үннийг л Монголд буцааж явчихын төлөө тэмтэж байгаа. Тэр улс төрийн хүчин тэр хүмүүстэй л илүү итгэх байх л та. Тэ? Гэхдээ энэ одоо айгүй сонгуулийн сурчлахаа гэж хэлж магадгүй учраас би тийм асуудалд хариулмааргүй байна. Үүний хэрэг дээр бол энэ бол өнөөдрийн сайхан бэлгийн үйлчлүүлэн засгийн газрын зөвхөн ажлыг бид ярьж штэ. Яг ардын бол мэдгэлтэй сонгуультай холбосон байгаад ярьж байна. Сайхан бэлгийн одоо бус хөрмөг үйл ажиллагааны хууль зөрчил ажиллагааг л их хурл тасан зогсоох хэрэгтэй. Энэ тал дээр одоо үнэхээр хувилдаагүй юм бол энэ хурл гэж их хурлын дарга санаачлаг гаргах хэрэгтэй. Энэ асуудлыг улсын хурлд яаралтай оруулж хэлцүүлж энэ үдлийг бүр баг дээр нь тасан зогсоох хэрэгтэй гэж би бодож байна. За байгалийн баялагтай холбоотой стратеги ордтой холбоотой асуудал дээр бол хуваагаад идчихдэг. Тэгээ хуваагаад гард өрчдөг. Бусад одоо төрөөр бизнес хийх бүхэл асуудал дээр бол хоёр талдаа ингээд талцаад бизнес хийгээд байдаг. Ийм одоо бүлэглэл, ийм төр өнөөдөр манад одоо сүүлийн 20 гаруй жил явж ирлээ шүү дээ. Бид нэр одоо энэс салах цаг нь бол ер нь болсон шүү дээ. Бид бүгдээрээ л энийг мэддэг. Мэдсэн хэрнээ бид нэр одоо ингээд хүлцэнгүү дорой те байсаар л байна. Энэ бүх асуудлыг шийдэх цаг нь болсон л гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцлага цагийн хүрээд өндөрлөж байна. Үзэгчтэй ярилцлага цагийн хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт Монгол Ардын Хувьсгал намын дарга Инх баяр, за Шадар сайд Оюнбаатар, барилга хот байгуулалтын сайд Баян Сэлэн нар оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа. За